За бас нэг богинохон бичлэг оруулчихъя гэж бодож байна. Энэ ойрын үед одоо энэ дайралтууд, худал хуурмаг мэдээллүүд бүр хэрэгс сэтэрж байна. Тэгээд энэ талаар бас богинохон товчхон шиг ярьчих гэж бодож байна. Одоо сүүлийн бараг 7-8 жилийн хугацаанд би чинь хорон дээр бас нэлээд удаан ажилласан, дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж исэн. Сүхбаатар дүүрэгт болохгүй байгаа асуудлуудыг маш их ярьдаг байсан. Хүмүүстэй бас их муудаж байгаа лайв бичлэгүүдийг сүүлийн 7-8 жилийн хугацаанд ингээд хийсэн байдаг. За тэгээд тэр бичлэгүүдийг маань ингээд тастаж оруулаад үгийн нийлүүлээд ийм янз янзын тийм одоо хүнтэй одоо муудаж байгаа, ширүүн дөрвөн ярьж байгаа энэ бүгдийг ингэж нийлүүлж одоо бүр замбраагүй цацж байна. Тэгээд тэрэнд маш их харамсаж байна. За тэгээд бас нэг зүйл гэх юм бол сая нэг 2 хоногийн өмнө бас манай том хүү Очирдэн маань нэг телевиз сайтад юм уу ярилцлага өгсөн байлээ. Одоо нэг энэ муухай хэрүүлт одоо эхнэр маань ингэж хүүхэд татаж оруулж ирж үг зааж ингэж худлаа яриулж байгаад үнэхээр бас харамсаж байна. Миний хүү одоо Очирдэн 18 настай. Бид хоёр ч одоо 10 жилээ дөнгөж төгсөөд 18 таа байхад баг төрсөн байдаг. 17-т өнөөдөр 17-т анх би их нэртэйгээ наран гарагтай танилцчихсэн. Өнөөдөр одоо бас бид хоёрын танилцж анх үерхэж эхэлж исэн бас их нандин чухал өдөр байгаа. Тэгээд одоо өнөөдөр тийм өдрөөрөө бас иймэрхүү зүйл ингээд яриад байж гэнэ гэдэг бол хүнхээр хүний амьдрал бол таашгүй байд юм байна. Үнэхээр болдгүй юм гэж байдаг юм байна. Тэрийг би одоо үнэхээр ясмаханда шингэтэл мэдэрч байна. Сүүлийн үед одоо энэ эхнэрийнхаа энэ ярьсан зүйлсүүдэд одоо бас хүүгийн маань ингэж яриулсанд маш их харамсаж байгаа. Миний хүү одоо ярьсан тэр юмнуудыг нь би одоо эхэндээ бол бүр үнэхээр нулимс гойжоод үзэж чадаагүй. Тэгээд хүмүүс надад ийм зүйлсүүдийг ингээд ярьсан гэдэг ингээд ярьсан байлээ. Цагдаагийн дуудлагууд цагдаа ингээд би дууддаг байсан. Тэгээд 1 хоног авч явчаад буцаагаад аваад ирдэг. Гэт аав нь огт айрхуу удаггүй. Эний чинь миний хүү ингэж худлаа ярих юм бол цагдаагийн байгуулагч нь одоо бүх зүйлийг шалгаад гаргаад ирдэг. Хин хизээ дуудлага өгсөн, хэнийг хэдэн удаа дуудсан. Манай гэр бүлд тийм 102, 108-ын дуудлага огтоосоо байхгүй миний хүү. Худлаа ингэж олон нийтийн сүлжээгээр ярих чинь бас хуультай аюултай байдаг юм байлээ. Миний хүү ягаад ч ийм худлаа зүйлийг ярьж яагаад ч болохгүй. Миний үед яг үг зааж өгж энэ нөхдүүд яриулсан зүйлс бол байгаа л баг. Гэхдээ ингэж худлаа ярьж болохгүй. Дээрээс нь тэр сургуулийн хувийн хэргийг аваад ирдэг байсан. Маргааш нь одоо цагдаа дуудчихаар би ялыг нь үрдэг байсан гэх мэтчлэн ингээд маш буруу зүйлийг аав нь одоо 4 хүүхдээ өдий одоо олон жилийн хугацаанд зодж исэн бүр түүх байхгүй. Яагаад ийм зүйлийг ярьж байгаад бүр үнэхээр гайхчих. Миний үгүй яагаад ийм муухай зүйл яриулж үг зааж өгж ингэж яриулуу гэж бодож байна. Дээрээс нь тэр цуглуулсан мөнгнүүдийг авсаа манай аав гэж ярьсан байна лээ. Миний хүү одоо юу яриад байгаа миний үг. Одоо энэ ийм ярьсан болохоор чи энэ цагдаа нар ямар бизнес хийгээд тэр мөнгийг цуглуулсан гэж шалгаад бүх юмыг гаргаад ирнэ шүү дээ. Аав нь одоо бас юм чинь манай найз нөхдүүд эргэн тойрныхоо мэдэн шүү дээ юм чинь. Хүүхдээсээ хүртэл мөнгө гуугаад түүгээд явж идэг тийм ёс зүйгүй, хүүхдийнхаа хөдөлмөрлж олсон мөнгийг хуурж ингэж авдаг тийм ёс зүйгүй бас тийм аргаа урсан яхаа алдсан хүн биш шүү дээ аав. Тэгээд яагаад ийм хачаа хачин зүйлсүүдийг ярьж байгаа юм дүүнэрээ янз бүрийн байдалд оруулж ингэж болохгүй миний хүү. Тэгээд аав нас ингэж хүүдээ бас сануулад миний хүү бол аавдаа бас гомцсон зүйлсүүд бол байгаа бах. Сая өнгөрсөн 100 сая тэр 4-8 жилийн ял өгөн мөгөн гээд ярьлаа гэж тэгээд исэн тэр зүйлс чинь босон зүйлсүүд би 107 сард нэг компанийнхаа өөрөө бас хариуцаж ажилладаг манай нэг ойрхон хүний компани дээр байдаг одоо тэр компани мөнгөөр худалдаж авсан нэг 60-70 орчим ширхэг шинэ компьютерууд нэг газараас алгуулсан юм. Одоо байранд хийцэн байсан ингээд цоо шинэ компьютерууд байсан. Тэд нар маань ингээд нэг өдөр гинт бүгдээрээ алга болсон. Би тэгээд яаваа ийвэ тэгээд тэгээд компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гаргаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлц 102-оор дуудлага өгөөд тэнд бүр хэрэг нээгээд тэгсэн чинь маргааш нь одоо хулгайчийг бариад ирлээ гэдээ аваад ирсэн чинь миний үг одоо аваад ирсэн байсан. Аав нь хүүгээ одоо самсаргүй авсныг нь огт мэдээгүй байсан. Тэгээд хамгийн гол нь би өөрөө мэдээгүй дээ бас хүүгээ авсныг нь мэдээгүй дээ тэгээд цагдаа магдаад
мэддэгдээд ингээд буу юм болчоо. Тэгээд тэр хэрэг одоо хэрэг үүсээд прокурор дээр очингууд би анх өгсөн яг чамаг гэж мэдсэн цагаас хойш огт дахиж байцаалт юм өгөөгүй хүүгээ авсныг мэдээгүй байна. Бид нар ямар ч гомдол саналгүй энэ тэр гэж бүх байцаалт юмнуудыг нь өгөөд тэр хэрэг ингээ хаагдсан байгаа. Бүх зүйл баримттай ингээд явах ёстой. За тэгээд тэрэн дээр бас миний хүү маш их гомдсон байдаг юм байлээ. За дараа нь бас тэр нэг кибергийн тэрэгтэй тэмцэх газар бас аав нь ингээд нэг ийм хойно ингээд нэг хуурамч ийм хаягнууд ингээд ийм айхтар буруу зүйлсүүд ингээд тавьсан байна. Янз бүрийн хүмүүстэй холбосон байна гэд эн чинь болохгүй байхгүй юу? Ялангуяа өөр ийм эмгэгтэй хүмүүстэй холбоод ингээд зураг хөрөг нийлүүлээд тавихаар чинь цаана хүмүүсийн ар гэр амьдрал нөхөр сүүдэр байж гин. Тэгээд тэрнээс чинь болж одоо айл гэр салж хүүхдүүд өнчрүүл яах вэ? Ийм болохгүй зүйлсүүдийг миний хүү хийж болохгүй. Кибергийн тэрэгтэй тэмцэх газар өргөдөл өгсөн байлээ. Тэгсэн чинь одоо нөгөө торол хаягнуудыг нь хайж байгаа чамааг олсон гэж сая 3-4 хоногийн өмнө над руу нэг тим ярьсан байлээ. Тэгээд би одоо бас би мэдсэнгүү гэсэн юм бас яриад ингээд нэг тиймэрхүү маягтай зүйлсүүд болсон байгаа. Тэгээд тэр чинь ингээд аав нь санамсаргүй байдлаар ингээд цагдаад бас нэр төрөө юм чинь сэргийлэхгүй бол болохгүйгээ сүүлийн үеүүдэд энэ худлаа мэдээлэл тараагаад байгаа энэ сайтуудыг бас өгсөн. Тэд нар чинь ингээд баригдаад ирэхээр одоо бүд аригчаад тэргүүтээ юм сэтгүүлч юм уу одоо ийм шантаач чинь хийж байгаа юм шиг ийм өөдгөө ажил хийдэг бас нөхдүүд байдаг юм байна. Тэгээд нөхдүүдийг ингээд цагдаад өгөхөр бүр ноцож одоо энэ мэдээллүүдийг бүр тултал нь харлуулж ингэж аавыг нь одоо бүр үнэхээр хүнд байдалд ортолно, нийгэмд бүр муухай харагдуулж зохиож ийм зүйлсүүдийг ингээд ярьж дайралтуудыг өстө үнэхэрийн айхтар өгдөг юм байна. Тэгэд энэ зүйлсүүд дээр одоо бас чи одоо аавыгаа ингээд ийм хүнд байдалд орсон үеүүдэд ингээд хамгаалаад өмгөөлөх ёстой айлын ууган хүү байтал миний хүү одоо гээд иймэрхүү нэвтрүүлэг хийгээд явж идэг хүн ингээд миний хувьд зааж өгсөн баг. Миний хүч одоо маш дүлгөө хүн бас их томото залуу спортоор хичээлдэг. Сүүлийн олон жил чивд хоёр одоо цугтаа бас хамтдаа бэлтгэл хийж явж байгаа. Миний хүү одоо 16 настайдаа найз охинтой болоод одоо хүүхдтэй болсон. Тэгээд аав нь тэр үед бүх цаг үед одоо сүүлийн олон жил ингээд хүүгээ байнга цуг ингээд хүүхдтэй болсон ч тэр миний хүү одоо хамтдаа ингээд амьдраад гэр бүлийг нь би бас ингээд бүгдээрээ олуулаа ингээд хамт амьдраад дүүнэртэйгээ миний ачтайгаа хүүтэйгээ бэртэйгээ ингээд ээжтэй ингээд бүгдээрээ илэг бүтэн сайхан ингээд олон жилийн хугацаанд амьдарч ирсэн. Тэгээ одоо 2 хүүхэдтэй болсон байгаа миний хүү. Тэгээд тэр гэрээсээ хөөсөн гэж бас яригадаад ах шиг байна тэр бичлэгэн дээр. Тэр чинь өнгөрсөн саяын энэ хавар ээжтэй нь ярилцаад бас одоо ингээд нэг өөрөө бас нэг ингээд бизнес хийж байгаа юм байна. Одоо нэг тоглоомын төв ажилуулна гэдэг e-спорт гэдэг тоглоомын төв ажилуулна гэдэг аав нь одоо компаниас дүүгийн компаниас хүүдээ бараг 300 орчим сая төгрөг гаргаад ингээд өгцөн бүр ингээд буцааж ямар ч уг нь бол хоёулаа ингээд буцаагаад цуулаад өгнөө гэж ярьсан юм а огт төлөөгүй миний хүү ингээд өгцөн байж хахад чи ингээд олон нийтийн сүлжээгээр аав маань ингээд миний мөнгөийг авцсан гэж ингэж ийм буруу ташаа мэдээллийг ингээд олон хүмүүст ингээд хүргэж ийна миний хүү болдгоо байхгүй одоо бид нар чинь бас хуйлтаа орон ингээд цагдаа нар дахиад миний үг шалгаад бүх юмыг нь гаргаадгүй чи энэ мөнгө хаанаас олсон яасан ийсэн гэл шалгаад гараад ирэх учраас иймэрхүү зүйлсийг бити яриараа миний хүү бас ухаантай байгаарай гэж хүүдээ бас хэлмээр байна. За тэгээд дээрэс нь ээжтэй нь бол одоо маш их таарамжгүй байгаа. Тэгээ ээж нь бол одоо надтай бас олон жил амьдэрсэн хүн гэхэд үнэхээр байж боломгүй гүтгэлэг мэдээллүүд, сайт, телевизүүдтэй ингэж ярьж ойлголцож ийм худлаа мэдээллүүдийг одоо маш их цацж байгаа. Тэр 15-нд бодорхчаатай хийсэн нэвтрүүлэг бол нийгмийг үнэхээр донцлогсон. Урд өдөр нь одоо сэтгүүлчдийг цуглуулад ийм компанид бүр ажил явуулж байгаа гэдээ бүр над дээр зориулаад ингээд ийм айхтар нэвтрүүлгийг бүр бэлтэж хийсэн байт юм билээ. Маш харамсалтай байна. Олон жил одоо миний босгосон тэр нэвтрүүлэг гараад би 14 хоногийн хугацаанд хоригдсон шалтгаан нь юу вэ гэхээр одоо тэр зодож нүдсэн зүйл биш ээ. Одоо манад ажилдаг байсан тэр А гэдэг нэг охин одоо өөрөө одоо манахаас одоо маш олон зүйлийг авч 9 сарын 30-нд би одоо нэг компьютерууд болон Wasco код нэг хариуцаж ажилуулдаг байсан компани дээрээс компани тамга гэрчилгээ гэрээнүүд цэвтэй мөнгө гэдэг юмнуудыг офис дээрээс алдсан байдгийн. За тэгээд тэр маань Чингэлтэй дүүргийн
цагдаагийн нэгдүгээр хэлц дээр хэрэг үүсээд явж байгаа. Одоо тэгээд сэжигтнэр бол холбогдож байгаа хүмүүс маань маш их сандарч байгаа юм байлээ. Манад ажилтдаг байсан тэр нэг хоёр хүн бас холбогдоод явж байгаа юм шиг байлээ. Дээрээс нь эхнэр маань бас оролцоотой гэдэг ингээд нэг иймэрхүү айхтар зүйл болж байгаа. Тэгээд энэ айхтар хэрэгүүдээ далдлахын тулд одоо сүүлийн үед аавыг нь маш ихээр гүтгэж ямар нэгэн байдлаар одоо хориулахгүй бол болохгүй байх гэж ингэж одоо янз янзаар дайрж байгаа нь бол өөрснөө одоо ингэж хийсэн хэрэгээ далдлах гэж бүр үнэхэрийн улаарч байгаа. Тэгээд бүр сайт телевизүүдээр өөрснөөхөө хаяг дээр ингэж хуурамч мэдээллүүдийг одоо маш их тавьж байна. Тэрэнд одоо маш их харамсаж байна. За тэгээд олон жилийн хугацаанд энэ хийсэн лайвуудаас болж одоо ингэж хуурамч бичлэгүүдийг нийлүүлж тал талаас нь ингэж сошиал сүлжээгээр юм муухай хөгийн одоо өстө нөгөө гэр бүлээ хүчрхийлдэг байсан хүн мэтээр ингэж худлаа ярьж байгаад бас маш их харамсаж байгаа. За тэгээд ээж нь бол одоо үнэхээр юм бүр байж болмооргүй санаанд багтамгүй бүр яаж ингэж хүний царай харнаа гимээр худал нэвтрүүлгүүдийг сүүлийн үед хийж хэвлэлээ уржигдаг. Намайг одоо нэг юм хийхээр л ингээд нэг буцаага зөрүүлээд ингээд тэрийг давсан маягтай юм худал мэдээллүүдийг тарааж байна. Ээж нь одоо 6 сард гатгшаага битүүр ч одоо бас энэ олон жилийн хугацаанд маш сайхан амьдарч ирсэн. Гатгшаага ингээд гараад явчихсан. Аав нь өнгөрсөн 100 хүүхдүүд хичээлд орох үед одоо хоёр жоохон дүүг хараад хичээлд нь зөөгөөд одоо ингээд бид гурав ч бас чадлаараа л хичээгээд ингээд бас ажлынхаа хажуугаар хоёр дүүгээ хараад ингээд эцгийн үүргийг гүйцэтгэе байжсэн. Октоосоо тийм та бүгдийг одоо зодж идэг, нүдж идэг тийм өгсөн өрөвдөл манай эхнэр наран гар бол одоо анх удаа сая 10 сард цагдаад өргөдөл өгсөн байдгийн. Тэгээд тэр нэвтрүүлэг хийхээс өмнөх процесс юмнууд бол бас маш аюултай зүйлсүүд бас болсон. Би одоо зарим нэг зүйлийг одоо бас нэг яриад ингээд сонсгоод явчихгүй бол үнэхээр хүнд нөхцөл байдал үүсэж байгаа учраас би бас нэг богинохон бичлэг тавьчих. Энэ сүүлд 10 сард ингээд над руу бас ярьсан байгаа. Өөрөө ингээд нэвтрүүлэгт орохдоо бол маш их даруухан, томоотой, дүлгөөхөн тийм зөв хүн шиг юм имиж үзүүлээд бүр үнэхэрийн тавилттай байгаа юм билээ. Яг бодит байр байдал, зан харьцаа бол бас жоохон ширүүхэн талтай л да манай ихнэр. Үнэхэрийн тийм зодуулж нүдүүлж исэн зүйл байдаг бол тухайн үед нь цагдаад мэддээд л явна. Тэгээд тустай амьдраад ийм олон сар болсны дараа ингээд ийм зүйлсүүдийг ярьж байгаад маш их харамсаж байна. Би одоо энэ бичлэгийг бас тавьж одоо над руу ингээд ярьсан бичлэгүүдийг би 10 сараас хойшоо ингээд өөрийгөө бас хамгаалахын тулд би ч одоо гүтгэлэгт ингээд байнга автаад байгаа учраас өөрийгөө хамгаалахын тулд ийм нэг богинохон бичлэгүүдийг ингээд залхахаар нь хажуудаа утсан утсаараа давхар рекорд хийж бас ингээд бичээд байгаа. Би ингээд нэг минут гарахны нэг жижигхэн бичлэгийг ингээд бас сонсоод үзчихье гэж бодож байна хүмүүст. Хаана явсан бэ? Хаана яваад байгаа юм бэ чи? 잠깐만요. 이거다. 샤다요. 스노트미. 하는 정말 알고 자요. 이게 힘 어떻게 잘하다 나쁜가? 이게 나도 어떻게 그렇게 우리가 도지. 사람은 하시고 되냐? 사람은 자요. 지금 참았다. 이 자막 야시. 하겠다. 지나면 힘이 믿고 안 자요. 이 목다도 목다도 하나도 못해서 고맙습니다. 그게 우선한가 아닌가요? 그치요. 지 우저거 어떡한 비지. чи ингэж эргүүлж чахаар чи ингэж эргүүлж чахаар зүгээр уулзч уучраад очроо бол болохгүй маа илүү. Чи хэдэн сар Солонгост юу хийж явж байгааг нь мэдэхгүй явж байгаа чи. Юу хийж явж байгааг дийсэн чи. Хин цагаан багтаа шиг зүжээд байгаараа чи одоо юу яриад байгаа. Сасаа дээр яваад чи. Тэр одоо унтаагүй. Сасаа дээр яваад чи за. За миний өгсөн тавьсаа битгий гэж ойлгох уу? Ямар их чөлөө гэж бодлоо. Наад өөр хүүхдүүрийг хамаатан саднаас ичиж өгөөч чи.